2020 оны 3 сарын 3 Өмнөд Солонгосын Тэжон хот энгийн л нэг мигмар гараг байлаа. 50 гаруй насны нэгэн эр ажлын ядаргаагаа тайлж маргаашийн ажилдаа бэлдээд орондоо орохоор шүдээ угааж зогсно. Утас дуурах хүртэл бүх зүйл тайван байсан юм. Гэтэл түүний утас нь дуугарлаа. Түүний хүүгийн дотны найзаас түүн лүү зураг илгээсэн байв. Тэрээр нэг их юм бодлогүй зургийг нэв. Эхэндээ юу харж байгаагаа сайн ойлгосонгүй. Тиймээс зургийг томруулж үзлээ. Тэр нүдэндээ ч дэгсэнгүй. Гаран дах утас нь шалан дээр тасгийн унаж, өвдгөн жичрэн сөхрөн унав. Дараа нь тэрээр энэ тухай хэлэхдээ амьдралдаа харсан хамгийн аимшигтай зүйл байсан хэмээн мэдүүлсэн байдаг. Учир нь тэр зураг дээр хүний тасарсан бэлэг эрхтэн байсан аж. Зургийг явуулсан хүн нь түүний хүүгийн хамгийн дотны найзуудын нэг байв. Харин зураг дээрх тасарсан эрхтэн түүний хүүгийнх байсан юм. Удалгүй аав нь зургийг дахин нягталж харав. Магадгүй андуурсан байж болох юм гэж найдсан ч үгүй байлаа. Тэр даруй зургийг явуулсан хүн лүү залгав. Тэрхүү найз нь би өөрөө аваагүй, надад өөр хүн явуулсан юм гэжээ. Тэр хүн бол жихүүн байв. Энэ нэрийг сонсоод аав нь бүрж зочирдов. Учир нь жихүүн бол хүүгийнх нь багаасаа өссөн хамгийн дотны найз байсан юм. Түүний хүүг Минсү гэдэг бөгөөд Минсү жихүүн хоёр 5 настайгаас хойш нэг хороололд өссөн. Нэг сургуульд сурч насанд хүрсэн хойноож нөхөрлөлөө хадгалсаар байв. 30 жилийн нөхөрлөл. Аав нь тэр зураг үнэхээр миний хүүгийнх мөн үү гэж асуухад найз нь жихүүний хэлснээр бол мөн гэж хариулжээ. Үүнийг сонссон даруйдаа аав нь цагдаад мэдэгдсэн байна. Оройн 21 цаг өнгөрч байхад цагдаа нар яралтай мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлв. Тэдний хамгийн ихний хийсэн зүйл бол Минсүгийн гар утасны байршлыг тогтоох явдал байлаа. Удалгүй дохио илэрчээ. Түүний утас Тэжон хотын Соо дүүргийн нэгэн бүсэд байсан байна. Гэвч нэг зүйл хачиргалтай санагдав. Утасны байршил огт хөдөлсөнгүй. Нэг цэг дээр удаан хугацаанд байсан бөгөөд тэр хавь нь дэм буудлаар дүүрэн газар байв. Цагдаа нар ойролцоох өрн холбооны станцын хамрах хүрээг тойруулан хайлт хийжээ. Тэд хамгаалтын камерын бичлэгүүдийг нэг бүрчлэн шалгаж мөн Минсүд өс онцонтой байж болох хүмүүсийг судалж эхэлсэн байна. Энэ үеэр тэд Минсүгийн талаар чухал мэдээлэл олж мэдэв. Тэрээр нэг сарын дараа шүүх хуралд орох гэж байсан аж. 2019 оны 9-р сард Инжонг хэмэгтэй цагдаад гомдол гаргажээ. Түүний хэлснээр бол Минсү өөрийг нь унтаж байх үед бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна. Өмнөд Солонгосын хуульд үүнийг квази хүчингийн хэрэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл ухаангүй, согтуу, эсвэл эсэргүүцэх боломжгүй байдалтай хүнийг хүчирхийлсэн тохиолдол юм. Энэ гэмт хэрэг нь энгийн хүчингийн хэрэгтэй ижил хэмжээний ялтай. Минсүг баривчлахгүйгээр яллагдагчаар татсан бөгөөд тэрээр бүх бурууг үгүйсгэж өмгөөлөгч хүслэн өөрийгөө хамгаалахаар болсон байв. Тиймээс цагдаа нар эхэндээ хохирогч эмэгтэй эсвэл түүний ойр дотны хүн өшөө авсан байж магадгүй гэх гаргалгаа гаргасан байна. Гэвч удалгүй энэ хэргийн хамгийн зочирдон зүйл ил болов. Хүчирхийлүүлсэн Инжонг хэмэгтэй бол зүгээр нэг хохирогч биш байлаа. Тэр бол жихүүний сүйт бүсгүй байсан юм. Өөрөөр хэлбэл Минсү өөрийнхөө 30 жил нөхрөлсөн дотны найзынхаа сүйт бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байсан байна. Энэ бүхний эхлэл 2019 оны 9-р сараас эхэлжээ. Нэгэн орой Минсү, жихүүн болон жихүүний сүйт бүсгүй Инжонор хамтдаа архи ундурсамжаа хуучлан суусан байна. Тэд эхлээд бааранд сууж байгаад дараа нь Инжоны гэрт үргэлжлүүлэн уужээ. Шөнө орой болоход жихүүн буудан дээр согтоод унтаад өгөв. Харин Инжон өрөөндөө орж унтжээ. Тэр үед Минсү унтаж байсан Инжон дээр очиж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн аж. Маргааш өглөө Инжон сэрээд болсон явдлыг ойлгожээ. Бие дээр нь үлдсэн улмар байсан бөгөөд шөнө болсон зүйлийн хэсэгхэн дурсамж үлдсэн байв. Тэр бүхнийг жихүүнд хэлсэн байна. Эхэндээ жихүүн итгэж чадаагүй. Учир нь Минсү бол 5 настайгаас хойш нөхрөлсөн хамгийн сайн найз нь байлаа. Гэвч Инжоны байдал сэтгэл санааг хараад тэр худал хэлээгүй гэдгийг ойлгожээ. Жихүүн дараа нь Минсүтэй нүр тулан ярилцахад Минсү эхэндээ хэрэгээ хүлээсэн байна. Тэр үнэхээр тийм зүйл болсон гэдгийг зөвшөөрчээ. Гэвч мөрдөн шалгалт эхлэх үед гэнэт мэдүүлгээ өөрчилсөн байна. Тэрээр би хэд согтуу байсан болохоор юу болсныг санахгүй байна гэж хэлжээ. Үүний улмаас түүнийг цагдан хорилгүйгээр шалгаж эхэлсэн байна. Жихүүн Минсүг шоронд хорих ёстой гэж үзэж байсан тул хуулийн байгууллага хангалттай арга хэмжээ авахгүй байгаад маш их бухимдалтай байв. Сүйт бүсгүйхэн нүдэн дэх айдас сэтгэлийн шаналл өдөр бүр сэтгэл зүйчийн өрөөнд өнжих Инжоны зовлон жихүүний төвчээрийг барагдуулжээ. Өөрийг нь хүчирхийлсэн хүн хуулийн цорхоог ашиглан санахгүй байна гэх үгээр эрх чөлөөтэй алхаж байхыг харах нь жихүүний хувьд
амьд үгсэнтэй адил байв. Жихүүн өөрөө ч амиа хорлох тухай бодож байсан тухайгаа бичиж байжээ. 2020 оны 3 сарын 2-ны орой жихүүн 30 жилийн нөхөрлөлөө авч үлдэх гэж эсвэл магадгүй нүднийх нь өмнө бүх зүйл буруу тишээ эргэж байгааг ойлгуулах гэж Минсүдэд дахин уулзжээ. Архины шил хоосорч уур амьсгал хүндэрч эхлэхэд Минсүгийн жинхэнэ төрх ил гарч ирэв. Тэрээр Инжоны тухай ярихдаа ямар ч гэмшилгүй харин ч бүр доромжилсон бүдүүлэг өнгө аястай үгсийг амнаасаа урсгаж байлаа. Инжоны зовлон түүний амссан аимшигч нь Минсүгийн хувьд зүгээр л баарны яриа эсвэл бүр тохуурхах зүйл мэт сонсогдож байв. Энэ үед чихүний цээжин дотор галаасч байлаа. Найз гэж итгэж явсан хүн нь сүд бүсгүйг нь хүчирхийлээд зогсохгүй. Түүнийг ингэж улаан зам доромжилж суухыг харах нь чихүний төвчээрийн хязгаарыг сорьсон хэрэг байв. Энэ мөчөд 30 жилийн нөхөрлийн хэлхээ эцсийн удаа тасарч чихүний толгойд зөвхөн нэг л бодол хүчтэй бодогдож эхлэв. Тэр бол шудраг ёсыг өөрийн гараар тогтоох. Маргааш нь буюу 3 сарын 3-нд жихүүн Минсү дахин уулзах санал тавьжээ. Энэ удаа жижигхэн дэм буудалд Минсү зөвшөөрсөн байна. Гэвч жихүүн урьдчилан бэлтгэж 28 см урттай галтгооны хутга авч очжээ. Үдээс хойш 13 цагийн үед тэрээр Минсүг дэм буудлын өрөөнд олон удаа хутгалж алсан байна. Задлан шинжилгээгээр зөвхөн хүзүүнд нь гэхэд 26 хутганы шаргатай байсан нь тогтоогджээ. Дараа нь тэр Минсүгийн бэлэг эрхтнийг тасдаж авсан байна. Гэвч хэрэг үүгээр дуусаагүй. Жихүүн тасалсан эрхтнийг Инжоны байр руу авч явж хаалган дээр нь үлгсэн байна. Дараа нь зургийг нь авч бусдад тараажээ. Гэвч энэ үйлдэлээрээ жихүүн Минсүг шийтгсэн үү? Эсвэл өөрийнхөө амьдралыг өөрийнхөө ирээдүйг устгав уу? Шүүх хурал дээр жихүүн би урын мунхгаар энергийг үйлдсэн гэж мэдүүлсэн ч шүүх хүлээж аваагүй. Учир нь тэр хутгаа урьдчилан бэлдсэн байсан. Жижиг дэм буудалд зориуд дуудсан байсан. Хэргийн дараа цогцыг маш хэрцгий байдлаар зэрэмдэглэсэн байсан. Энэ бүхэн нь урьдаас төлөвлөсөн зохион байгуулалттай аллага гэж үзэгджээ. Эцэст нь жихүүн 25 жилийн хорих ял сонссон байна. Харин энэ хэрэг өнөөдрийг хүртэл хүмүүсийг хоёр талцуулдаг. Нэг хэсэг нь хүн алсан бол ямар ч шалтгаан байж болохгүй гэдэг. Нөгөө хэсэг нь найз нь сүйт бүсгүйг нь хүчирхийлээд дараа нь худал ярьж доромжилсан учраас жихүүн сэтгэл санаагаар бүрэн унсан гэж үздэг. Гэхдээ нэг чухал зүйл бий. Минсү хүчингийн хэрэгээр буруутай эсхийг шүүх эзлэн тогтоож амжаагүй байсан. Учир нь шүүх хурал 2020 оны 4 сард болох ёстой байсан ч түүнээс өмнө буюу 2020 оны 3 сарын 3-нд жихүүн түүнийг алсан юм. Тиймээс Минсүгийн хэрэг дээр шүүхийн эцсийн шийдвэр хизээж гараагүй бөгөөд хууль ёсны утгаараа тэрээр ял сонсоогүй нас барсан байна. Минсү гин буруутай байсан эсхийг шүүхийн байгууллага шийдэх ёстой байсан болохоос жихүүн өөрөө шүүгч цаазлагч болох эрхгүй байсан. Энэ бол кейс 13 дараагийн дугаараар дахин уулзъя.